Сайн байцгаана уу? Намайг Од Гэрэл гэдэг. Би үйл хөдлөх хөрөнгийн салбарт 9 дахь жилдээ борлуулагч болон зөвлөх үйлчлэг өгч ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа үйл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа болон борлуулах гэж байгаа хүмүүст зориулж дараах зөвлөмжийг өгч байна. Учир нь үйл хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг бөгөөд хамгийн ихэнд асуудаг асуулт бол миний зарах объект, орон сууц, офисын барилга хэр хугацаанд зарагдах вэ? Хэр хурдан зарагдах вэ гэдэг асуултыг асуудаг. Энэ асуултын дагуу бид өнгөрсөн хугацаанд дийлэнх орон сууц объект зарагдсан дундаж хугацааг бол гаргаж үзсэн. Ингээд энэ хугацаа бол 55-аас 65 хоногт тухайн үйл хөдлөх хөрөнгө зарагддаг юм байна гэж гаргасан. Энэ хугацаанд ямар ажлууд орж ийнэ гэхлээр эхний ээлжинд үйл хөдлөх хөрөнгийн борлуулагч бол тухайн байрныхаа мэдээллийг авна, судалгаагаа хийн, зураг авна, гэх мэт ажлууд хийдэг. Энэ ажил бол дунджаар 7 хоног зарцуулагддаг. За үүний дараа бол тэр объекта тухайн сегмент рүүгээ буюу тухайн энийг худалдаж авах хүмүүс рүүгээ хүрэхийн тулд ямар сувгуудыг ашиглах вэ гэдэг бас маркетингийн судалгаагаа хийнэ. За ингээд тухайн зурган дээр нэмэлт сайжруулалт хийх, өнгийн засах, хуцсны дугаараа тавих гэх мэтчлэн IT дизайнертай хамтарч хийгддэг ажлууд байдаг. Ингээд энэ хугацаа бол бас дунджаар 3-аас 4 хоног бол зарцуулагдана. За ингээд үйл хөдлөх хөрөнгийг сурчлагад бэлэн болсны дараа ямар хугацаанууд шаардлагатай байдаг вэ гэхээр эхлээд тухайн үйл хөдлөх хөрөнгийг зах зээлд таниулах ажил эхэлдэг. За түүний дараа хоногшуулах энэ хугацаанууд шаардлагатай болно. За тэрний дараа бол хүмүүсийн сонирхлыг татаж эхэлнэ. За үүний дараа бол тухайн үйл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг хүссэн хүмүүсийн уулзалт хэлэлцээрүүд явагддаг. За энэ хэлэлцээрүүд бол нэг үйл хөдлөх хөрөнгө дээр яг зах зээл тухайн сегменттэй таниулсны дараа зүгээр нэг хувь хүний орон сууцсан дээр бол 3-аас 4 хүн зэрэг санал тавиад эхэлдэг. Үүн дотор бартерын санал байна. За тэгээд үний үн хаялцах юм хугацаа зарцуулагдана. Ингээд хамгийн сүүлд бол амжилттай борлуулалт хийгддэг. Тэгэхээр энэ борлуулалтын хүлээлтийг үйл хөдлөх хөрөнгөө зарах байгаа хүмүүс бас тодорхой хэмжээнд мэддэг байгаасай гэж хүсээд энэ зөвлөмжийг өгч байна. Үргэлж зөвлөдөг үнэнч хамтрагч Меско Од Гэрэлтэй хамт байсанд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.